Сайн байцгаана уу сонсогчдоо, Час өдөр подкастын маань шинэхэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За та бүхэндээ сонсож байгаа цаг үеийнх нь мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаараар 2019 онд Хинтэн аймагт болсон. За тэгээ маш хүнд сэтгэл сэртгийлгэм хэргийг бүгдээрээ ярилцах болно. Жиж анхааруулж хэлмээр байна. Хүүхдийн эсрэг үлдэгдсэн хэрэг сонсож чаддаггүй хүмүүс авил өнөөдрийн дугаарыг алгасаарай. За тэгээ нэлээд урт дугаар болох төлөвтэй харагдаж байгаа болохоор бүгдээрээ шууд гол яриандаа орцгоё. Хинтэн аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн утсанд 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний 6 цаг 01 минутанд хэрлэн сумын 4-р баг хэрлэнгийн дугаар тоотод хүүхэд амьсгалахгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн хаяг руу түргэн тусламж 6 минутын дотор очисон. За эмч гэрлүүн ороход гэр дотроос арх согтууруулах ундааны зүйлийн ихүүн үнэр хамар сэртгийлгэм үнэртэж байсан гэдэг. За тухайн айлд Монгол гэр дотор 2 эмэгтэй, 1 эрэгтэй буюу нийтдээ 3 том хүн, за мөн 2 бага насны эрэгтэй хүүхэд байсан. За олон нийтэд аль хэдийн нэр устайгаа задарчихсан мэдээлэл учраас бүгдээрээ гэмт хэрэгтнийг бол шууд өөрийнх нь нэрээр яриад явна. За гэрт байсан эрэгтэй хүн буюу гэмт хэрэгтэн этгээдийг хүлгэн гэдэг. Харин нөгөө 2 эмэгтэйг нь болохоор Монгол улсад бүртгэгдсэн хамгийн түгээмэл нэрүүдээс сонгоод нэрлэжээ. За 2 эмэгтэй нэгийг нь бол Мишель гэж нэрлэе. За Мишель болохоор гэрт байгаа 2 хүүхдийн ээж нь хүлгэнтэй сүүлийн 2 сар орчим хамтран амьдарч байсан юм байна. Харин нөгөө эмэгтэй нь болохоор Мишелийн найз нь юм байна. За тухайн орой эдний гэрт нь ирж хонсон байгаа. Түүний бүгдээрээ цаашдаа хулан гэд яриад явъя. За түргэний эмчийг гэрт нь ороход бага насны хөвгүүдийн бага нь дүүн бол гэрийнхаа хойд талд газраар доогуура нүцгэн сууж исэн. Харин хүүхдийн ээж нь Мишель гэх эмэгтэй гэрийнхаа баруун талын орон дээр том хүүгээ урдуураа хөвтүүлчихсэн унтаж байсан. За амьсгалахгүй байна гэж дуудлага өгсөн хүүхэд бол Мишелийн урдуур нь унтаж байсан 2 нас 10 сар 25 хоногтой том хүүн байгаа. За түргэний эмч бол хүүгийн биед үзлэг хийхэд хөөрхий хүү аль хэдийн нас барчихсан. За бүр тодруулж хэлэх юм бол нас бараад удчихсан, цогцсон, хөрчөгсөн байсан юм байна. За эмч хүүхэд нас барсан тухай тэр гэрт байсан хүмүүст хэлэхэд хулан найзантай Мишелийг сэрэх гэд дуудаад хацар дээр нь алгадаж байгаад арай гэж нэг юм сэрээсэн. За түргэний эмч бол гэрчээр мэдүүлэг өгөхдөө Мишель гэх эмэгтэй сэрээд босоод ирсэн чинь амнаас нь бол арх согтууруулах ундааны зүйл бол маш их үнэртжсэн. Мөн Мишель дээгүүрээ хүүхний даруулагтай. За тэгээд доогуур бол нүцгэн унтжсэн гэдгийг түргэний эмч бол хэлсэн байдаг. Тэгээд Мишелийг сэрээгээд хулан хэлж байгаа штэ том хүү чинь нас орчихсан байна гэдгсэн чинь Мишель босож ирмэгцээ хулан гшүүд алгадаад авсан гэж байгаа. Тэнгүүтээ чамд ямар хамаатай юм бэ? Чи зайлаа гэд гэрээсээ хөөж эхэлсэн гэж байгаа. За ингээд мэдээж ойлгомжтой цагдаагийн байгууллагад бол мэдэгдэж хүү яагаад амиа алдсныг мөрдөж эхэлсэн байна. Хинтэн аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1-р сарын 14-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтэнд тусгаснаар талигач хүүгийн цогцос бол хэвлийн хүндийдөө цус хуралдтай тэгээд илгэн урагдаад задарчихсан байсан. За илгэний урагдал задрал нь бол хүүг шууд үхэлд хүргэсэн байна гэж бичсэн байна. Мөн чамархай, нүд, хацар, эрүүгээд нүүрэнд нь бол хид хідэн газар нь цус хуралд үүссэн хөхөрчгсөн байсан гэсэн үг юм байна. За эдгээр гэмтлүүд нь бол мохой зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр өөр цаг хугацаанд үүссэн байх боломжтой юм байна. За шинжээч өнөр боргил хэлэхдээ хэрвээ хүнд илгэний урагдал, задрал бүхий гэмтэл учирвал шууд шокийн байдалд ордог. За шокийн байдалд орсон үедээ ямар нэгэн идэвхтэй үйл хөдлөл хийж юм ярих, уйлах зэрэг үйлдэлийг бол хийх боломжгүй болчихдгоо гэж хэлсэн. Дээр дурдсан хүүгийн хэвлийн хүндийд нь бол цус хуралдууд байсан гэж хэлсэн дээ. За энэ цус хуралдууд нь бол бүлгэнчгсэн байдалтай байсан юм байна. Тэгээ үүнийг бол шинжээч эмч тайлбарлахдаа бүлгэнсэн цуснаас үүсгэхэд хүүгийн илгэн задарснаас хойшоогоо ойролцоогоор 3-4 цагийн хугацаанд дотуур цус алдсан байдалтайгаар шоконд ороод 3-4 цаг амьд байж агаад тэгээ дотуур цус алдалтаасаа болоод нас барсан байна гэсэн мэдүүлэг байна.
За тухайн орой бол Мишель 17 цаг өнгөрч байхад ажлаа таарж гэртээ ирээд хоолоо хийж идэх гээд байжсэн чинь найз хулна нь одоо гэрт нь архи авч ирсэн юм байна. За ингээд хүлгэн Мишель хулан 3 бол авчирсан архи пивэ хувааж уучгаад Мишель хулан 2 дахиад нэмж архи авчирхаар шөнийн 1 цагийн үед гарч явсан байна. За гэрээсээ гараад такси бариад Сэцэн хааны Зоог гэдэг газраас архи авсан. За тэндээсээ яваад Хинтээ аймгийн Монгол банкны хой талд байдаг түүцнээс тамхи аваад буцаад нөгөө таксигаараа гэртээ хөргүүлж явж ирэнгүүтээ жолооч нь 5,000 гарлаа гэсэн чинь мөнгө байхгүй нэгдэх өдөр өгнө гэж одоо ууралсан байна. За тэгсэн чинь бүр гэрээс нь хүлгэн гарч ирэнгүүтээ жолооч руу чи юун сүртэй юм бэ маргааш мөнгөж өгчөө гэд тэр таксины жолоочийг хөөгөөд явуулчихсан. За харин хулан Мишель хоёрыг архинд явсан хойгуур хүлгэн 2 хүүтэй хамт үлдээд талигаач хүүг үүмүүлээд ахаар нь загнаад тэг хүүхэд юм чи угаасаа загнуулаад уйлаа штэ. За тэгээ уйлаад ахаар нь нуруу руу 2 удаа өшөглөөд тэг гидс рүү нь гараараа 2 удаа цохиод тэгээд орлуугаа гараад унт гээд орон дээр навчаад тавьсан гэж хэлж байгаа. За тэгээ хулан Мишель хоёр архиа аваад ороод ирсэн чинь талигаач хүү дүүтэйгээ гэрийнхаа баруун орон дээр унтаж байгаа бололтой дээрээс нь хүнжлөөр хуччихсан байжсэн. За Мишель хүүхдүүд рүүгээ ойртсон чинь хүлгэн хүүхдүүд дөнгөсөө унтсан байгаа бити сэрээч хийгээд Мишелийг хүүхдүүд рүү нь ойртуулахгүй байсан юм байна. За ингээд тэр 3 бол авчирсан архиа задлаад нэмж ууж эхэлсэн. За Мишель бол шинээр авчирсан архинаас нэх уугаагүй удалгүй тасраад хүүхдүүдийн хажуугаар ороод унтаад өгсөн байгаа. Хүлгэн хулан 2 сэрүүн үлдээд үлдсэн архиа уугаал байсан. Тэний мэдсэн чинь хулан бас тасраад гэрийн хой талд одоо газраар дэвсчихсэн байсан гутсан дээр унтах гээд хөвцөө. За харин хүлгэн бол тэр хаваа янзалчхаад гэрлээ унтраагаад эхнэрийнхаа одоо хамтран амьдрахчийн гихүүтэй Мишелийн хажуугаар ороод хөвцөө. За хэсэг хугацааны дараа хулан яг унтах гээд зүрмөглээд байжсэн чинь гинэтхэн хүлгэн хүнжлийг нь сөхөөд хажуугаар нь ороод ирсэн маа. Тэгээ хулангийн толгойроо зохиод амийг нь дараад 2 гарыг нь барьж агаад хуланг одоо хүлгэн хүчинсэн байна. За хулан бол энэ үед айгаад тэгээд цочирдоод хидэн удаа орилж Мишелийг дуудсан боловч Мишель огцсон ирэхгүй унтаад байсан гэж хэлсэн. За тэгээ хүлгэн бол одоо юмаа хийж дуусгачаад гэх юм уу те эргээд Мишелийнхаа хажуугаар ороод унтсан. Ингээд өглөө 6 цагийн үед хүлгэн хуланг дуудаж сэрээгээд Мишелийн том хүүн амьсгалахгүй байна. Мишель өөрөө сэрэхгүй байна гэдэг тэр хоёр ярилцаад түргэн тусламж дуудсан байна. За тухайн шөнө бол Мишель бүр ухаан мэдрэлгүй тасарчихсан байсан болохоор ч юм уу те тэр шөнө юу болсон тухай Мишелийн өгсөн мэдүүлэг бол байгаагүй. Харин хулан хүлгэн хоёрын мэдүүлэг дээр үндэслээд энэ хэсгийг бол та бүхэндээ ярьж өглөө. Ингээд харахаар нэг шөнийн дотор хүлгэн гих залуу хамтран амьдрагчийнхаа хүүг нь алаад тэгээд найзыг нь хүчинтчихсэн маа. Гэтэл энэ үйл явдал ганц удаа одоо чангахан зохиод игзгэн таараач гэдэг юм уу те хүүхэд нас барчихсан ийм тохиолдлын чанартай үйл явдал огт биш байсан. Дээр дурдсан Мишель хүлгэн хоёр хамтран амьдраад ердөө 2 сар болж байгаа. Гэтэл энэ 2 сарын хугацаанд хүлгэн гих итгээд бол хидэн удаа Мишелийн хүүхдүүдийг болон Мишелийг зодож байсан. За бүр цаашлаад хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй баримтууд байдгийн байна. Тэгээд хүлгэн шоронгоос гарч ирээд удаагүй хүн байсан. За одоо бүгдээрээ хүлгэний тухай ярилцаад тэгээ дараагаар нь өмнө нь одоо яаж байжсэн тэр баримт гэрч нарын мэдүүлгээс нь яриад явъя. За хүлгэн болохоор 1996 онд төрсөн. За энэ хэргийг үйлдэхтэй бол 23 настай байсан юм байна. Бүрэн дунд боловсролтой, мужаан болон бетон арматурчин мэргэжилтэй гэсэн байна. За өмнө нь бол хүлгэн 2013 онд буюу 17 настай байхдаа хулгаан хэрэгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн боловч насан туршаагүй байсан учраас шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг нь 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байдаг. За үүнийхээ дараагаар 2015 онд 19 настай байхдаа хүчиндэх гэмт хэргийг дээрээс нь бол хулгаан гэмт хэрэг үйлдэж 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Дараа нь 2017 онд дахин хулгайн хэрэгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бол 2018 оны 4-р сарын 6-ны өдөр дахиад хулгайн хэрэгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар. Мөн 2018 оны 6 сарын 26-ны өдөр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус шийтгүүлж байсан буюу одоо нийтдээ 5 жилийн дотор 5 удаа яар шийтгэл хүлээчихсэн хүн байсан. За тэгээ хүлгэн бол Мишельтэй хамтран амьдрахаасаа ердөө 3 сар орчмын өмнө буюу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хорих ялаасаа 6 сар 28 хоногийн хугацааны өмнө одоо суллагдсан байдгийм байна. Тэгэхээр одоо ер нь дандаа л хугацаанаас өмнө суллагдчихдаг. За нэг бол нөгөө хөнгөний хүндэт нь багтаадаг тэгээ нэмж нэгтгэдэг. Ингэж яллуулсан байсан. За сүүлийн 3 хэргийнх нь тогтоолыг бол шүүх цэгийн дээрээс би уншсан байгаа. Машин хулгайлсан, тэгээд айлын гэр ухсан, за хүнтэй зодтолцсон энэ гэсэн тийм хэрэгүүд бол байсан. За одоо ингээ бүгдээрээ өмнө нь бол хүлгэн яаж байсан баримтууд тэг гэрч нарын мэдүүлгээс нь дуртаад тэг төгсгөлд нь хүлгэн болон Мишель нарын мэдүүлэгтэй танилцсан. За эхлээд баг хүүг нь бол яаж байсан тухай ярилцъя. Хамгийн анх бол хэрэг болохоос 1 сар гарангийн өмнө 2 хүүг өвөө эмээгэнд нь авчирсан чинь баг хүү нь бол унжээгаад за энэ баг хүү нь бол талигач хүү биш шүү дээ, тэ баг одоо дүүн гэсэн үг. Баг хүү нь унжээгаад маш сонирн байдалтай болчихсон. За нүүр нь бол нэлэнхүүдээ хөхөрчихсөн байсан юм байна. Тэгээ өвөө эмээ хоёр нь бүр гайхаад хувцсыг нь тайлаад үтсэн чинь биенийх нь хөвлийн хэсэгт хөхөрчихсөн. За цавиндаа бас хөхөрчихсөн, нуруунаас хөхөрчихсөн байсан. Тэгээ эмнэлэг рүү аваад явсан гэж аа. Тэгээ эмчнэр бол үзээд бүр хүүг гайхаад наад хүүг чинь бүр өстой амар болцсон байна гэд үзлэг шинжилгээ хийж агаад шууд одоо аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн гэмтлийн дасагт хэвтүүлсэн гэж Мишелийн ээж нь бол одоо мэдүүлэг өгсөн байдаг. За тухайн үед хүүг үдсэн эмч хэлэхдээ хүү эмнэлэгт ирэх үедээ нүрээр нь хавантай, за баруун нүдний доор хацар орчимд нь бол зөөлөн эдийн хөхрөлт няцралттай. За хөвлийн урд хан баруун хавирганы нумаар мөн зүүн цав хуухнаг орчимд нь зөөлөн эдийн одоо хөхрөл няцралттай, ар нуруунд нь зөөлөн эдийн няцралттай, баруун гар сарвуу хэсгээрээ хавантай, зөөлөн эдийн няцралтай байсан гэж эмч бол хэлсэн байна. За хүүхдийг үзэж шинжилгээнүүдийг одоо бүрдүүлээд эхот харуулж гэмтлийн тасагт хэвтүүлсэн гэсэн мэдүүлгийг бол хүүг хамгийн анх одоо эмнэлэгт тавьчихад үтсэн эмч нь бол өгсөн байдгийм байна. За бас нэгэн гэрч буюу эмнэлгийн ажилтан бол мэдүүлэгтээ дурдахдаа өдрийг нь сайн санахгүй байна. Совилогч надад энэ хүүхдийн хошногийг нь хараад өгөөч гэж хэлсэн. За тэгээ хүүхдийг үүсгэхэд шулуун гидсний амсар нь баг зэрэг бүлтээсэн, хошногны амсар баг зэрэг онгорхой, ямар нэгэн шарах сорвгүй байсан. Тэгээд ээжт нь би өмхийн ногоон тосоор болт хийхийг зөвлөж өгсөн. Эргэж давтаж үзүүлээгүй гэсэн мэдүүлэг байдгийм байна. За ингээд баг хүүн бол хэрэг болохоос өмнө ийм гэмтэл бол авж байсан байна. Сүүлийн нэг бүтэн сарал бид нар ч одоо алан шуудна гэж байнга занал хийдэг. Тэгээд ер нь яг хөө сүүлийн нэг бүтэн сарал бид нар ч одоо бид нар байнга амралтын өдөр эмээгэнд наваачдаг гэсэн байхгүй юу? Эмээ дээр нь өөр нэг бүгдээ ажилтаа учраас амралтын өдөр эмээ дээр наваачиж юугээ хүүхдүүдэд харуулдаг. Тэгсэн чинь яг сүүлийн тэр амралтын өдөр яг хөө аваачнаа гэж яхад нь юу яасан юм бэлээ. Нөгөөх нь нүүр нь хөхт нэцтэй байсан болохоор юунд нь явуулаагүй юм бэл. Эмээх рүү. Тэгэн гутаа аваачаад өгчийгээд уг нь яг өдөр нь надтай дөрөвдүгээр өдөр надтай таарч ирсэн. 19-нд байна уу. Тэгэн гутаа надтай таараад за өнөөдөр хүүхдүүдээ нь хойш наваачдаг юм уу даа гэжсэн. Яг тэгэхэд л нэг багыг нь зодсон байсан юм шиг үлээ нүрийг нь хөхнөөс болтол. Тэгээд талигаачийг болохоор 5 дахь өдөр хичээлд нь явуулаагүй байхгүй. Цэцэрлэгт явдаг байхгүй уг нь. Тэгсэн чинь 5 дахь өдөр хичээлд нь явуулаагүй. Тэгэхээр талигаач гэсэн бас нэг ийм дээр нь ч юм хөнөстэй л байсан ба. Харин одоо Мишель өөрөө ямар гэмтэл авч байсан тухай ярилцъя. 2019 оны 12 сарын 9-ний өглөө Мишель дэлгүүр ороод явж байгаад өөрийнхөө ээжтэй бол таарсан. Тэгсэн чинь Мишелийн баруун нүд нь хөхөрчихсөн байсан юм байна. За тэгэхээр ээж нь бол наад нүд чи яатсан бэ гэсэн чинь Мишель хөргөчний булан мөрөгчсөн гэж хэлсэн байгаа. Тэгээ тухайн үед бол Мишелийг ээж нь загнажгаад эмнэлэгт үзүүлгээд явуулсан. За Мишелийг үтсэн эмч бол хэлэхдээ Мишель анх ирэхдээ толгоо өвдөн, толгоо иргэн,
дотор муухаарч дайвалзна гэсэн зовиортой аль билээ нэг нүд нь хөхөрчгсөн байдалтай байсан. Гэмтлийн талаар тодруулж асуухад машин дотор сууж явж агаад юм өргөчгсөн гэсэн тайлбарыг бол Мишель хэлж байсан. За тэр үед нэлээд зовиортой тэгээ явж чадахгүй дайвсан байдалтай байсан учраас гэмтлийн тасагт бол Мишелийг хэвтүүлсэн гэсэн байна. За тухайн үед бол Мишельд тавьсан онш нь гавал тархины битүүг гэмтэл тархи дөргөлт гэсэн онштой хэвтэн эмчлүүлж байсан юм байна. За одоо харин бүгдээрээ талигач хүү буюу одоо Мишелийн том хүн нас орохоос өмнө ямар гэмтэл авч байсан бэ? Яаж байсан бэ гэхээр за хамгийн ихэнд бол Мишелийн ахых нь өгсөн мэдүүлэг байна. За Мишелийн ах нь хэлэхдээ бол 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр талигач хүү өвөөгөндөө байсан. Харахад баруун талын гуйны гадна болон дотор хэсэгт нь чимэгчгсэн юм шиг юм хөхөрчгсөн байсан гэсэн. За тухайн үед бол ээжийнх нь ах нь жоохон чангахан дуурсан чинь хүү айгаад гар хүлэн салганаад байсан гэж байгаа. Тэгээ ах нь хэлэхдээ бол талигач бол их л аймхаа болчихсон юм шиг харагдсан гэж хэлсэн. За тэгээ хүүг ажиглаад харсан чинь талигач хүүгийн хүзүүнийхэн тэнд улаачсан байхаар нь ээжийнх нь ах нь яагаад улаацсан бэ гэд асуусан чинь хүү өөрөө цамцныхаа захаа бариад тэгээд өөрийгөө боож байгаа юм шиг тийм үйлдэл хийж одоо ээжийнхээ ахад үзүүлсэн байна. Тэгээ ээжийнх нь ах нь бол хэлэхдээ тухайн үед бол би янз бүрийн юм санаанд ороогүй. Талигач хүү урд өмнө нь хүний үгэнд ордоггүй, дүрсгүй, нэг газараа томоотой суудаггүй хүүхэд байсан. Тэгээд л байн гурдаас хэрэлддэг олон юм шулганаад байдаг. Нилийн цаваас эрэглэн хүүхэд байсан. Гэхдээ одоо бодох нэ тэр үед хүү дуу муутай болчихсон байсан байна гэж одоо Мишелийн ах нь бол гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Харин талигач хүүгийн цэцэрлэгийн одоо ангийнх нь багш нь хэлэхдээ сүүлийн үед талигач нэг л уйтгартай сандал дээрээ байнга суугаад босож найз нөхөдтэйгөө тоглох нь багасж ямар нэгэн зүйлд шаналдаг юм шиг харагддаг болсон гэсэн мэдүүлгийг бол мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байна. За бас нэгэн гэрч бол мэдүүлэгтээ дурдахдаа хэрэг болохоос 2 хоногийн өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой миний ажилладаг гоо сайхны салонд 2 хүүхэд дагуулсан эмэгтэй орж ирсэн. Би тэр эмэгтэйг бол танихгүй, харин манай салонд өсчин болох гэд дагалдаж байгаа хулан гих охиныг таньдгийн байна лээ. 2 хүүхдийн баг нь бол урвагнаад уйлаад байсан, нүүр нь хөхөрчгсөн байсан. Тэгээ би том хүүгээс нь чи яагаад дүүгээ зодчихсан юм бэ гэсэн чинь би зодоогүй, аав дүүг зодчихсон шүү дээ гэж надад хэлж байсан. Баг хүүхдийнх нь 2 нүдний доор хөхөрчгсөн байсан. Царай зүсэн нэг л эвгүй болчихсон байсан. Харин манай салооны нэг хүүхэн том хүүхдийг нь хараад энэ хүүхдийн нүд нь яагаад гархилчихсан байгаа юм бэ? Толгой нь хөдөлчихсөн байгаа юм шүү гэхэд ээж нь үгүй ханиадтай байгаа юм а гэж хэлж байсан гэсэн ийм мэдүүлгийг бол өгсөн байдаг. За ингээд та бүхэн сая сонслоо. Хит хитэн эмч нар за худалч хүнд бараг гудамжинд таарсан шахуу хүний хэлснээр Мишелийн 2 хүүхэд бол хоёулаа их л ядруу одоо харваажин тэ зодуулчихсан энэ тэндээ хөхөрчгсөн гэмтэлтэй за бүтэн сар гаруй явсан байгаа. Гэтэл энэ бүх гэрч нар одоо хинэнч тэ Мишелийн ах нь одоо ээжинч тэр бүр эмч сувилагч нар гэх мэт одоо гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс хүртэл хүүхдүүд хүчирхийлэлт байсан гэдгийг огт анзаараагүй зохих шаардлагатай газарт нь бол мэдэгдээгүй юм байна. За энэ гэрч нарын мэдүүлэг дотроос бас миний нэг гайхсан хэсэг байгаа. Тэр хүүг үзээд хошногных нь амсар баг зэрэг онгорхой байсан гэж хэлсэн юм чи яагаад одоо анзаараагүй болдоо гэж бас гайхажлаа. Эрэгтэй хүүхэд болохоор одоо тийм янз бүрийн бэлгийн хүчирхийлэлд орсон байж магадгүй гэсэн бодол хэний ч санаанд ороогүй юм байхтаа л гэж бодож сууж байна. Тэгээд ийм байдалтай болцоод ахт нь хамгийн гол нь би ч гэсэн өөрийгөө буруутгаж штэ. Ийм байдалтай болцоод ахт нь мэдэхгүй яваад байдаг тий. Бүхэл бүтэн сар гараа ингэж дарамтлаад явж ахт нь мэдэхгүй яваад байдаг тий. Миний ч гэсэн буруу байгаа юм шиг надад сэтгэл төрөөд байгаа байхгүй гол нь. Тэгээд хүүхдэд нь яг ганц хоёр гар хүрсэн юм шиг тийм хөх толботой энэ төр байж хат нь би өөрөө тэрийг за яг хойд эцэг эмчний гэдэг үүднээс за араач нэг тийм хүний нэг амин дүрч нэг юм ойлгохгүй шүү дээ тийм ээ. Ер нь ийм юм болчихно гэж ер нь хинээ санаанд орох вэ? Одоо бол ер нь өөрсдийгөө буруутгаж энэ анзаарч ахгүй яа гэж. Тэгээ бас нэг тийм анзаарсан юмнуудаа цааш нь ингээд лавшруулаад судлахгүй яа гэж тийм ээ. Хамаатан саднууд нь бол бүгд л одоо сэтгэлийн маш хүнд дарамтнд л байна.
За одоо та бүхэнд би Мишелийн өгсөн мэдүүлгийг бүтнээр нь хүргье. Үйл явдлын дараалал нь одоо та бүхэнд илүү ойлгомжтой болж ирэх байх гэж бодож байна. 2019 оны 10 дугаар сараас эхлэн хүлгэн бит хоёр хамтран амьдарсан. За хамтран амьдраад 1 сар гайгүй л байсан. Түүнээс хойш 2019 оны 11-р сарын ихээр миний 2 хүүхдэд гар хүрдэг болсон. Намайг хэлэхээр би өөрөө мэдэж байна. Чи өмөөрөө дахаар улам уур хүрээд байна гэж хүлгэн надад хэлдэг байсан. Цагдаа сэргийлэхэд хэлнэ гэхээр хүлгэн чи юу олж долоох юм бэ? Би өсрөөл ганц 2 жил аавна. Авахгүй ч байж магадгүй. Гарч ирээд би чамайг хүүхдүүд чинь хамт аалнаа гэж хэлдэг байсан. Бас тэр хэлэхдээ би аавынхаа замаар явж байгаа. Миний аав ийм хулгайч байсан юм. Би шоронд орсон ч гэсэн надад энэ тэндээс мэдээлэл их байдаг. Чиний яаж байгааг чинь би мэднэ гэх зэргээр намайг байнгын сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан. 2019 оны 11-р сарын 16-ны орой ажлаа дараад гэртээ ирсэн юм аа. Тэгээ баг хүүгээ харсан чинь бүхснийх нь нүх ангаачихсан, урагдчихсан байсан. Тэг хүлэгнээс асуухад булзааруулаад баас нь хатаад байнга коршонкон дээр суугаад байгаа юм чинь тэгсэн байхаа л гэж надад хэлжсэн. Тэгээ эмчит үзүүлтэл цагаан мах нь гараад буцаад орчихсон байна. Коршонкон дээр удаан суухаар хүүхэд ингэдэг юм а гэд надад эмчилгээ бичиж өгч байсан. Би нэлээд хэд хоногийн дараа хүлгэнг сохтуу байхад нь асууж шалгаасаар агаад яасныг нь мэдсэн. За хүлгэн хэлэхдээ би 2 хурууга хийчихсэн юм тэгээд уйлахаар нь болчихсон гэж хэлсэн. Би үүнийгээ сонсоод гэрлүүгээ хүүхдээ аваад явлаа гэхэд чи гэртээ очихоор танаа ээж чинь мэдчихэн тэгээд намайг цагдаад өгнө. Миний мууг үзэх гээд байгаа юм уу? Чи намайг мэднэ үсттэй гэд занл хийлээд байсан. Дараа нь 11 сарын 29-ний өдөр ажлаа 17 цаг 30 минутанд тараад 18 цагийн үед гэртээ ирсэн. Тэр өдөр хулан хотоос ирчихсэн байсан. Энд ажиллах гэж байгаа гэж байсан. Тэгээд уулзалтаагүй утсан болохоор хулан манад ирсэн. Гэрт 2 том пив хувааж ууцгаасан. Тэгээд хүлгэн хулан бит 3 караоке орсон. Дараа нь баар орсон. Миний санаж байгаагаар баарнд 2 3 залуучуудтай хүлгэн тэр 2 юм яриад байсан. Тэг гэртээ тэр хідэн залуучуудтай бид хамт ирцгэлсэн. Тэр залуучуудыг нь би танихгүй. Тэгээд тэр оройн нь хүлгэн намайг гэрт ирсэн нэг залуутай гар барьсан гэд хардаад зодсон. Миний толгой руу олон удаа гараараа зогсон. Миний баруун шанаа толгоон ар хэсгээр хавдаж хүндүр болсон. Энэ үед гэрт миний санаж байгаагаар хулан байсан. Мөн нөгөө залуучууд ч гэсэн байсан байхаа гэж бодож байна. Тэгээ маргаашнаас нь би хэд хоног гэртээ хөвцсөн. Задуулсны маргааш барайч хорхоо гуй дээр очиж толгоогоо бариулсан. Тэгээд миний бие ердөө сайжрахгүй болохоор нь 12 дугаар сарын 9-ний өдрөөс 7 хоног аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Намайг хариуцсан эмчид машины урд сууж байгаад мөргөлтчихсөн гэж худлаа ярьсан. Тэр эмч надад итгээгүй мөргсөн юм байхгүй байна. Чи хүн зодуулсан юм шиг байна. Цагдаад хэлсэн нь дээрээ гэж надад зөвлөж байсан. Гэхдээ би цагдаад хэлж мэдэгдээгүй. Өөр бол айхтар зодож цохиж байсан асуудал байхгүй. Хүүхдээ өмөрлөө гэж ганц 2 удаа алгадаж барьсан асуудал бол байгаа. Гэхдээ тухайн үед надад гэмтэл учирч байгаагүй. Ингээд 12 дугаар сарын 9-нд эмнэлэгт хэвтэхдээ хүүхдүүдээ өөрийнхөө ээж дээр үлдээсэн юм аа. Тэгээд 12 сарын 16-ны өдөр эмнэлгээс гарч 2 хүүхдээ аваад гэртээ очисон. Маргааш нь буюу 12 сарын 17-ны өдөр би ажилдаа явсан. Том хүүгээ цэцэрлэгт нь өгсөн. Харин баг хүүгээ хүлгэнтэй хамт гэртээ үлдээсэн. Тэр орой том хүү болох талигаач маань дүүгээ ундааны саваар зогчихсон юм. Тэгтэл хүлгэн талигаачийг маань тонгоолгоод шилэн хүзүүрөө хөлөөрөө доош нь дараад жигээд байсан. Тэгсэн хүү бөөлччихсэн чинь нохоо шиг муу шээс чинь бөөлччихлөө гэд уурлаад байсан. Тэгээ би хүүгээ өмөөрөө давсан чинь хүү бит хоёрыг давхар өшөглөөд унгаасан. Тэр үед хүлгэн чи дандаа хүүхдүүдэд өмөөрдөг. Танаа баг хүү чи харин ам бөхтэй юмаа гэж хэлж байсан. Том хүү маань цэцэрлэгт явдаг. Тэгээд орой надтай цуг ирдэг байсан болохоор байнга л миний хажууд байдаг байсан болохоор гайгүй байсан. Харин баг хүү маань өдөртөө хүлгэнтэй үлддэг байсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өглөө баг хүүгийн маань энэ тэнд хөхөрсөн зүйл байгаагүй. Тэгээд ажилдаа яваад орой гэртээ ирэхэд нүүр нь нэлээд хөхөрчихсөн. Зүүн талын хамарных нь нүх шархалчихсан. Хөвлийн хэсэг нь мөн хөхөрчихсөн. Хүзүүг нь боосон юм уу гэмээр хүзүүнийх нь 2 талаар улаачсан. За тэгээд гар нь хавтчихсан байсан. Би уурлаад яхаараа хүүхэд ингэчихдэг юм бэ гэд хүлэгнээс асуусан чинь хүү чин тоглож байгаад өөрөө ингэчихсэн
ирсэн байсан шүү дээ гэж надад хэлээд байсан. Тэгснээ сүүлдээ хүлгэн үнэнгээ хэлсэн. Баг үү хүлэгнийг юм хийлгэхгүй маяглаад ахаар нь цамцныхын захнаас хүлгэн барьж агаад орлуу шидчихсэн юм а гэж надад хэлсэн. Харин хүүгийн гарыг нь болохоор хаалганд өөрөө хавчуулчихсан гэд байсан. Гэхдээ тэр яавч хаалганд хавчуулсан гэхээргүй баруун гарынхаа сарвууны ар хэсэгт цохиулсан бололтой дугуй хэлбэртэй хавтчихсан байсан. Харин хамрыг нь болохоор нусыг нь арчсаар агаад ингээд улаачихсан шүү дээ гэж тайлбарлаж байсан. Тэгээд тэр өдрөө ахиж ингэхгүй гэрийнхэндээ битгий хэл гэж гуугаад байсан. Би ч гэрлүүгөө явах гэсэн боловч намайг явуулахгүй хориод байсан. Би энэ хүнээс айсан намайг болон хоёр хүүхдэд маань муу зүйл хийн байхаа гэж айгаад хэрэг явдал болтол хуулийн байгууллага болон ар гэрээхэндээ нэг ч үг цухуулгаагүй. Тэгээд ерөнхийдөө 2019 оны 11-р сараас энэ хэрэг явдал болтол би байнгын айдас дөхшүүр дарамтан дор байсан. 11-р сарын эхнээс л гэр орноороо элдв янзын хүмүүс давуулж ирээд архитдаг болсон. Тэгээд үүнийг нь хэлэхээр би гэртээ байна. Би өөрөө мэдэж байна гэдэг болсон. Тэгэд явлаа гэхээр аална хүүхдүүдийг чинь гаргаад шиднэ гэд хутга барьчаад урдуур яваад байдаг. Тэгээ би айгаад болооч гэхээр би зүгээр л хутга барьж байгаа эцтэй гэж надад хэлдэг байсан. Тэгээд намайг ганц нэг удаа бас хөл рүү өшгөлдөг байсан. За ийм мэдүүлгийг бол Мишель өгсөн байдаг. Мишель хүлгэн хоёр хамт амьдарч эхэлснээс хойшоогоо хэрэг явдал болох хүртэл одоо үйл явдлын цаг хугацааны дараалал нь та бүхэнд илүү ойлгомжтой болсон байхаа гэж бодож байна. За ингээд үргэлжлүүлээд Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлгийн шинжээчийн шүүх сэтгэц эмгэх судлалын 3 дугаартай дүгнэлтэнд дурдсанаар хүлгэн бол гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгцийн хувьд бол хэрэг хариуцах чадвартай байсан. Тэгээ сэтгцийн ямар нэгэн өвчин байхгүй тэгээ үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж бичсэн байна. За одоо та бүхэндээ хүлэгний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нь хүргэе. 2019 оны 12 сарын 20-ны 17 цаг өнгөрч байсан байхаа. Манай эхнэр Мишель ажлаа тараад гэртээ орж ирсэн. Тэгээ бид хоёр хоолоо хийж идэх гээд хоол бэлдээд байж байсан. Би уцаараа тоглоод байж байсан чинь Мишелийн утсанд хулангаас танаа хойд талын эрчит луу гэдэг газар байна. Хүрээд ир гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээ эхнэр намайг өөдөөс нь амдаад аваад ир гэд явуулсан. Хулан уудтай юм барьчихсан ирж байсан. Хоолоо идчихээд хулангийн авчирсан архийг нь уусан. Нэг том пив, нэг 0.75 литрийн арх авч ирсэн байсан. Манай эхнэр надад чи пив архинаас чамд өгөхгүй чи согтгоор агсам согтуу тавиад хэцүү байна лээ гэхээр нь би одоо тийм байхгүй гэд пивийг нь авсан. Тэгээд манай эхнэр хулан хоёр ярилцаад дахиад архинд явахаар болсон. Намайг хоёр хүүхдээ хараад гэр орноо цэвэрлээд байж агаарэ гэд явсан. Хоёр хүүхдээ гэртээ үлдээд байж байтал том хүү уйлаад орилоод байсан. Тэгэхэр нь дуугүй бай гэд загнаад нуруу руу нь 2 удаа өшөглөөд гидс рүү нь гараараа 2 удаа зохиод орлууга гараад унт гэд би орон дээр нь тавьсан. Тухайн үед би тэгж нас барчхна гэж бодоогүй. Тэгээд байжсэн чинь гадаа машин ирэх чимээ дуулцсан. Тэгээ гадаа гараад харсан чинь архинд явсан эхнэр хулан хоёр орж ирж байсан. Эрэхтээ нэг шил арх, нэг лаацтай пив барьчихсан байсан. За эхнэр орж ирэнгүүтээ хоёр хүүхэд чинь яасан унтчихсан юм уу гэж асуусан. Би сая уйлж унтсан гэж хариулсан. Тэгээд бид гурав гэрлээ асаагаад нөгөө авч ирсэн архиа уусан. Тэгээ би шүн унтжгаад доор унтжсэн хуланг хүчиндэх гэж хүнжил рүү н орсон. Тэгээ хажуугаар нь орж хөвтөөд ноцолдоод би ноцолдож агаад хулан босох гэсэн. Би араас нь татах гээд гарнаас нь татсан чинь хулан намайг түлхсэн. Би түлхүүлээд арагшаага унахдаа орон дээр хөвтөж байсан талигаач хүүдээр ойчсон. Анх би мэдүүлэг өгөхдөө шоконд орчихсон, яг юу яриад байгаагаа мэдэхгүй байсан. Тэгж байгаад цагдаа нар нэг нэгээрээ ирээд чи зогсон бидтэй гэдээсэн. Тэгээд шахалтанд ороод би худлаа мэдүүлэг өгч гсэн юм. Хулан хүчинтэхээр завцсан. Гэхдээ би унтаж чадаагүй гэж одоо хүлгэн бол хэлсэн байна. За гэвч шүүхийн шинжилгээгээр хулангийн өтрэнээс авсан арчтас дээрээс илэрсэн үрийн шингэн эр бэлгийн эс нь бол хүлэгний ДНХ-тэй бол тохирсон байгаа. За ингээд үргэлжлүүлээд хүлэгний мэдүүлэг рүүгээ эргээд цөмөр орцгоё. Тэгээ энэ хэрэг болохоос өмнө юу болж байсан тухай хүлгэн бол ярихдаа 2019 оны 12 сарын 17-ны өдөр баг хүүг талигаа чахан зохиод уйл
байлуулчихсан. Тэгсэн Мишель өөрөө талигаачийг одоо дүүгээ зодлоо гэд алгадаад авсан. Тэгэхээр нь би талигаачийг дүүгээ зодлоо, дүүтэйгээ ширүүн харьцлаа гэж загнаад ганц нэг алгадаад гарыг нь өргүүлж зогсоосон. Энэ нь үнэн. Гэтэл тэр үед Мишель өөрөө хүүхдээ эхлээд алгадчихаад намайг болохоор чи хүүхэд зодлоо гэд над руу уурлаад байсан. Энэ асуудлаас болоод Мишель бит хоёр хэрэлдэж Мишелийг ганц нэг алгацсан. Ийм асуудал болсон гэж хэлсэн байна. Мөн уцаар ярьлаа гэж Мишелийг алгацсан асуудал байгаа. За тэр нь бол 2019 оны 12 сарын одоо яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Нэг өдөр Мишелийн утас руу нэг эрэгтэй хүн залгасан. Тэгээ энэ асуудлаас болоод бит хоёр мөн хэрэлдээд би уурандаа Мишелийг нэг алгацсан юм а гэж хүлгэн хэлсэн. За тэгээ хүлгэн үргэлжлүүлж ярихдаа 2019 оны 12 дугаар сараас 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд намайг Мишель болон түүний хоёр хүүтэй харгас хэрцгий харьцсан, байнга зодсон, гэр бүлийн хүчирхийл үйлдсэн гэж тогтоолд бичсэн байна. Энэ асуудлын хувьд бол надад маргаад байх зүйл алгаа. Би хүлээн зөвшөөрч байна. Мишельд гар хүрсэн асуудлаас болоод надаас байнга сална, явна гэх болсон. Би Мишелийг явуулахгүй, өөрөөсөө салгахгүй хамт амьдрахын тулд айлган сүрдүүлж байсан нь үнэн. Хүүхдүүдээ байнга зодсон, догшин авирсан гэсэн байна. Одоо ийм байдлаас харахад хинч тэгэж ойлгоно хаа. Надад маргаад өөрийгөө өмөөрөөд байх асуудал байхгүй. Хүүхдүүд үгэнд орохгүй, нэгээ уйлуулна, хоол ундаа идэхгүй байна, асгална, гэр орноо өмүүлнэ гэд нэг иймэрхүү үед бол гээд ганц нэг удаа алгадах, чимхэх, за тэгээ гарыг нь өргүүлж зогсоодог байсан нь үнэн. Би одоо үнэхээр их гэмшиж байна гэх мэдүүлгийг хүлгэн өгсөн байдгаа. За ингээд шүүх хуралдаанаар шинжилэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд одоо шүүгдэгч хүлэгнэн нь за нэгдүгээрт бол 2019 оны 11 сарын 29-ны өдөр Хинтээ аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хэрлэнгийн дугаар тоотод байх гэртээ хамтран амьдрагч Мишелийг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. 2 дугаарт 2019 оны 12 сарын 17-ны өдөр дагвар баг хүү болох 1-3 сартай эмийг юм хийлгэхгүй саад боллоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. 3 дугаарт 2019 оны 12 сарын 20-оос 21-нд шилжих шөнө гэртээ сохтуугаар 2 нас 11 сартай дагвар том хүү болох эсийг уйллаа гэх шалтгаанаар өшөглөх гараараа зохих зэргээр зодож илэгний урагдал, задрал, хөвлийн хүндийн шингэн хуралт гэмтэл учруулж алсан. 4 дугээрт тухайн шөнө хохирогч хулангийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харилцаанд орсон. 5 дугаарт 2019 оны 11-р сараас 2019 оны 12-р сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд бага насны хүүхэд болох эс эм нарыг мөн тэдний ээж болох хамтран амьдрагч Мишелийг байнга зодсон. Том хүүг дүүгээ зодлоо гэх шалтгаанаар гарыг нь өргүүлж зогсоох, шилэн хүзүүн дээр нь гიშгэх, хамтран амьдрагч Мишелийг надаас салбал хүүхдүүддээ чинь аална, цагдаад хэлбэл шоронгоос гарч ирээд хариугаа авна гих зэргээр дарамтлсан нөхцөл байдлууд бол тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүхээс үзсэн байна. Мөн шүүхийн шийдвэр дээр дурдсан бас нэгэн асуудал байгаа. За сая та бүхний сонссончлон хүлгэн хэлэхдээ би бол хохирогч хуланг бол хүчиндэх зорилгоор ноцолдож байгаад хуланд түлхүүлээд унахта талигач хүүгийн дээрээс ойччихсан. Тэгээ цагдаа нар дарамтлаад байхаар нь би хүүг илэг рүү зогсон гэж би худлаа хэлсэн гэж хэргийн нөхцөл байдлын талаар өөр ийм мэдүүлгийг бол хүлгэн өгсөн байгаа. Эхлээд хүүг бол илэг рүү нь 2 удаа зогсон гэж хэлчихэд дараа нь бол одоо зохиогүй би зүгээр дээрээс нь унтсан юм аа. Тэгээ унснаас болоод илгэн задарчихсан байхаа гэд ингэж яриад байгаа байхгүй юу. За шинжээч өнөр боргил бол хэлэхдээ хүүгийн биед үүссэн гэмтэл нь хязгаарлагдмал талбайтай ийм зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж хэлсэн байдаг. Тэгээ үүнээс гадна талигаачийн одоо хөвлийн бусад эрхтнүүд тэгээд хавирга зэрэг нь бол огт ямар нэгэн гэмтэл үүсээгүй байгаа учраас хуланд түлхүүлснээс болж хүүгийн дээрээс унсан гэх нөхцөл байдал бол тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна. Харин хүлэгний өөрийнх нь хамгийн ихэнд өгсөн одоо хүүгийн нуруу руу 2 удаа өшөглөөд тэгээд дараа нь гидс рүү 2 удаа гараараа зогсон. Тэгээд орлогоо гараад унт гэд орон дээр нь тавьсан гэж хэлсэн мэдүүлэг нь бол яг хэргийн бодит байдал буюу одоо талигаачийг зодож биед нь одоо гэмтэл учруулж алсан одоо энэ нөхцөл байдалтай нь тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнсэн байна.
За одоо магадгүй зарим сонсогчид маань хүүхдийг бол алсан л бол алсан штэ, аминд нь хүрсэн байж штэ. Энэ талаар яагаад ийм нуршиж тайлбарлаад байгаа юм бэ гэж бодож иж магадгүй. Тэгвэл хэрвээ хуланд түлхүүлснээс болж хүлгэн хүүгийн дээрээс унсан гэд үзээд явчих юм бол эрүүгийн хуулийн 16 дугаар зүйл хүний амь насыг болгоомжгүйгээр хохирох гэмт хэрэг гэд ялын хэмжээнд бүр хамгийн багадаа 1 жил хүртэл буурах боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг яасан бэ? Яг яаж аминд нь хүрсэн бэ гэдгийг илүү нарийн тодорхойлж баттай нотолж байж л яг тохирсон ялыг нь ононо гэсэн үг юм байлээ. Энэ хэсэг дээр би өөрийнхөө өмнө нь сонсож байсан нэг зүйлээс ярих юм бол миний хуучин ажилдаг байсан байгууллагын одоо нэлээд олон жил ажиллаж байгаа хуулийн хэлтсийн захирал ярьж байсан. Тэгээ өөрөөс нь ингээд би хуулийн заалтан дээр асуухаар дандаа хэлдэг байсан байхгүй юу? Би бол хуулийг яг тийм сайн мэдэхгүй. Хуулийг бүр яг үг үсэггүй ялын хэмжээтэй те баа бэгүү мэддэг хүмүүс чинь шоронд байдаг юм аа. Ял идэлж байгаа хүмүүс бүр хуулийн заалтуудыг маш сайн бүр цээжилчихсэн байдаг юм аа гэж тэр одоо хуулийн хэлтсийн захирал маань бол ярьж байсан. Тэгээ энэ хэргийг бэлтэж байхад тэр яриа л одоо миний санаанд аягүй их орж илаа. Хулан хүчиндэх гэж ноцолдож байгаад хуланд түлхүүлээд хүүгийн дээрээс унчихсан гэдэг ганцхан өгүүлбэрээр хуланг хүчиндээгүй, хүчиндэж амжаагүй, за хүүхч гэсэн санаатай алаагүй гэсэн ийм үнцгийг гаргаж ирж хэлсэн байгаа. За дээрэс нь бол одоо та бүхэн манай сувгийг удаан сонсож байгаа бол мэддэг болсон байх. Монголд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн бас нэг ярьдаг одоо классик аргыг бас ашигласан байгаа. Тэр нь юу вэ гэхээр байцаагч тулгаад байсан болохоор тэгээд хэлчихсэн. Би санахгүй байна. Би шоконд орчихсан байна гэдэг одоо ийм классик аргыг ашигласан байгаамаа. Тэгээ хэрвээ та бүхэн дээр анхаарч сонссон бол Мишелийн мэдүүлэг дээр хүлгэн хэлэхдээ чи намайг цагдаад өгөх юм бол би үсрээд л ганц 2 жил авнаа. Авахгүй ч байж магадгүй гараад ирнэ. Тэгээд би гарч ирээд чамайг хүүхдүүдтэй чинь алнаа гэж хэлдэг байсан гэж байгаа. Тэгэхээр бүр ингээд хүлгэн бол шоронд ингээд орохдоо дандаа баг ял аваад нэг удаан суухгүй те хурдан буцаад гарч ирээд сурцсан нөхөр байгаа хгүй юу. За тэгээд дээрэс нь хүлгэн урд нь хүчиндэх гэмт хэргийг 2015 онд 19 наснда үйлдэж ял авч байсан гэдгийг өмнө нь бол дурдсан байгаа. Тиймээс энэ удаагийн одоо хуланг хүчинтсэн хэрэг нь хүндрүүлэх нөхцөл байдалтай болж байгаа юм байна. За ингээд шүүгдэгч хүлэгнийг Хинтээ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн дугаар тогтоолоор хохирогчийг бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн. За дараагаар нь хохирогчийг бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. За 3 дугаарт нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ын 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 7 дахь заалтанд зааснаар урд нь хүчиндэх гэмт хэрэгт гин буруутай тооцогдсны дараа давтан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн. Түүнээс гадна хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн нийт 4 гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзээд шүүхээс хүлэгнийг бүх насаар нь хаалттай хорих байгууллагад тусгаарлаж ял идлүүлэхээр шийдвэрлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199-р зүйлийн 3 дахь заалтанд дурдсанаар хаалттай хорих ангийн тусгай нэгжид бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн хоригдлыг ял идлүүлнэ гэсэн байдаг. За хаалттай хорих ангийн тусгай нэгж гэдэг нь бол хүмүүсийн хэлж сурснаар одоо гяндан гэсэн үг. 2017 оноос хойш бол гяндан гэдэг нэрийг бол одоо бүхэлд нь авч хайсан өөрчилсөн юм байлээ. Та бүхний мэдж байгаачлан миний их сурвалжаа авдаг шүүгцгийн мэн буюу одоо шүүхийн шийдвэр дээр бол яг ямар хідэн номерын хориход ял идлүүлэх тухай дурдаагүй байдаг. Гэхдээ энэ хэргийн тухайд бол хүлэгнийг бүх насаар нь хаалттай хорих байгууллагад тусгаарлаж ял идлүүлэхээр шийдвэрлсэн гэж бичсэн байгаа болохоор ерөнхийдөө ойлгомжтой болж ирж байгаа гэж бодож байна. Монголд ганцхан гяндан байдаг. За тэр нь бол Улаанбаатар хотын Сонгиархан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт буюу одоо бидний мэдхээр 61 гарамнаас цаашаага яваад байдаг. Тахир соёотын хорих анги гэдгээр нь хүмүүс бол илүү сайн мэдэх бах. За өмнө нь бол манай сувг дээр бас энэ тахир соёотын хорих ангитай одоо гяндантай холбоотой нэг дугаар бас орж байсан. Сонсож байгаагүй хүмүүс байвал нөхөд сонсорой. Би карт хэсэг дээр холбоод өгчий. За хүлэгнийг бол тэнд л ял идэлж байгаа болов гэж тааж байна. За ингээд одоо хамгийн инээдтэй гэх үү ичих нүүр гүнжгүй нэг асуудал бол гарсан. Юу вэ гэхээр нөгөө хүлгэн чинь давж заалтсан байна.
За хүлгэн бол давзаалдах гомдолтой дуртахдаа миний бие арх угаагүй эрүүл ухаанаар сэтгэж байсан бол тэр хөөхөн ялах амтныг хөнөөж хулан хүчин төхгүй байсан. Миний ээж залуу наснда нуруунда хүнд гэмтэл авч өнөө хүртэл бусдын асрамжинд байдгаа. Би ээжигээ шаналган зовоож амьдын шаналлд оруулсандаа харамсаж байна. Ээж маань намайг хүлээхгүй ч гэсэн миний энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзээд надад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг 20 жилийн хугацаатай хорих ял болгож багасгаж өгнө. Миний би хийсэн хэрэгтэй гимшиж байна гэж хүлгэн хэлсэн байдаг. Харин хүлэгний өмгөөлөгч нь бол давзаалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа хүлгэн өөрийн үйлдсэн гэмт хэрэг түүний улмаас учирсан хохирол хор уршгийн талаар маргахгүй гин бурууга хүлээн зөвшөөрч байгаа. Хүлэгнийг хүүхэд байхад нь эцэг ихэн салаад эцэг ихийн хайр халамж гэр бүлийн элэг бүтэн байдал нь алдагдсан. Дунд сургууль төгсөөд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд бетон арматурчны мэрэгжлэлээр суралцаж байгаад гэмт хэрэгт холбогдож шийтгүүлсэн. Гэвч хүлгэн хувь хүнийхээ хувьд илдэг зан ааштай буруугаа ойлгож хүлээх чадвартай гэж гэрчүүд мэдүүлдэг гэж өмгөөлөгч нь бол яриад байгаа. За тэгээд дээрээс нь тухайн үед бол хүлгэн хугацаанаас өмнө тэнсэн суллагт жагсан байсан. За шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хяналт тавих үүргийг хангалттай биелүүлээгүй гэсэн ийм хэвэн зүйл одоо яриад өмгөөлөл хийгээд байж байсан. За тэнсэнтэй хүн бүрийг шүүхийн байгууллага одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага те дагаж аваад гэрт нь ороод хамт унтаад архиухт нь ингээ хараад байж гин гэж байхгүй штэ. Мөн дээрээс нь за хүлгэний өмгөөлөгчийн бас нэг гаргаж ярьж байсан асуудал нь болохоор ингэж за тийм ээ хүлгэн угаасаа 11 сараас эхлээд 2 хүүхдийг зодсон гэж ярьдгаа. За тэгвэл Мишель өөрөө хүүхдүүд хамгаалахгүй яасан бэ? Цагдаа болон хүүхэд хамгаалах байгууллагад хандаж түр хамгаалах байр ч юм уу эсвэл хохирогчийг хамгаалах байранд байрлах хүсэлт гаргаж болох л байсан штэ. Эсвэл Мишель ойр дотныхоо одоо гэр бүлийнхэндээ хандах боломжтой байсан. Мишель өөрөө арга хэмжээ авсан бол энэ гэмт хэрэг үйлдэгдэх одоо ийм боломж бол байхгүй байсан гэж өмгөөлөгч нь яриад байгаа. Гэтэ миний хувьд бол Мишель арга хэмжээ аваагүй нь бол үнэхээр шүүмжлэлтэй санагдаж байгаа. Та бүхэн ч бас тийг санагдаж байгаа. Гэхдээ энэ нь хүлэгний ялын хэмжээг бууруулах бол үндэслэл болохгүй гэж бодож байна. За тэгээд өмгөөлөгч нь бол хүлэгний ээж би муутай бла бла гэсэн иймэрхүү зүйлийг бол давзаалдах шатны шүүхэд бол ярьсан байгаа. Харин Хинтэн аймгийн прокурорын газрын хяналтын прокурор мөнх олд бол давзаалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал за тэгээд хүлэгний гэмт хэрэгтэй хандаж буй хандлага зэргээс нь харахад хохирогч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж хэлсэн. Дээрээс нь хүлэгний өмгөөлөгчийг хүлэгний ээжийг одоо хөдөлмөрийн чадвараа алдсан гэд яриад байгаа мөртлөө хохирогч нарын сэтгэл санаа ямар байгаа талаар ярихгүй байгааг чинь гайхаж байна гэж бол прокурор хэлсэн байдаг. За ингээд анхан шатны шүүхийн шийдвэр бол хүлэгний үйлцэн гэмт хэрэгт нь тохирсон байна. Хуулийг буруу хэрэгэлсэн, хэрэглэх ёсгүй одоо хууль хэрэгэлсэн зөрчсөн асуудал бол нэг ч алгаа гэж давзаалдах шатны шүүхээс үүдсэн. Тиймээс бүх насаар нь гянданд ял идлүүлэхийг нь хэвээр нь үлдээсэн байна. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн дугаар маань энэ хүрээд дуусаж байна. Нэлийн хүнд хэргийг та бүхэндээ ярьж өглөө. Орой үед бас иймэрхүү хүүхдийн эсрэг үлдэгдсэн гэмт хэрэг бас яриаггүй утсан байна. Сонсоход ч тэр бэлтгэж ч тэр хүнд хэрэгүүдийн нэг байдаг. Энэ хүртэл дуустал нь надтай хамт байсан бол комент хэсэгт дуустал нь сонслоо гэж та бүхэн маань бичээд үлдээгээрэй. Мөн энэ хэрэгийн тухай одоо ямар санал бодолтой байгаагаа та бүхэн бас бичиж үлдээгээрэй. За тэгээд thanks button болон Stream Hub-аар дамжуулан donation илгээж байгаа бүх сонсогчдод талархснаа илэрхийлье. Тэгээд энэ гарч байгаа QR кодыг та бүхэн маань уншуулад бас намайг дэмжих одоо шилжүүлэх хийх боломжтой болсон байгаа. Тэгээд subscribe дарж амжаагүй хүмүүс байвал subscribe тавьчаад дараад суугтаа нэгдээрэй. Ингээд эх 7 хоногт уулзтлаа. Түр баяртай сонсогчдоо.